Өнөөдөр манай нөхөр эмчилгээндээ явна. Эмчилгээгээ амжилттай даваад ирээрэй гээд хамтдаа ширээ цэцгаая. Би өмнө нь өдрийн хоолны ширээ байтугай баяр ёслолын ширээгээ хүртэл чимэглэж застдаггүй байсан. Яагаад гэхээр их хугацаа орох юм шиг санагдаад. Харин эдгээр муслим малчууруудыг хэрэгэлдэг болсноос хойш өглөөний цайны ширээгээ хүртэл застдаг болсон. Ингэснээр манаас сургуулийн жаал өглөөний цайгаа хүртэл дуустал нь уугаад сургуультай явдаг болж өөрчлөгдсөн. Хоосон ширээн дээр өглөөний цай уух, зассан ширээн дээр өглөөний цай уух хоолны туршилт өөр нөлөө үзүүлдэг юм билээ. Таны харж байгаачлан эдгээр алчуураар ширээ засахад үнэхээр богино хугацаа ордог. Жижиг алчуураар нь амны алчуур хийгээд том алчууруудыг нь тавгныхоо доор суур болгон дэвсээд л ерөнхийдөө манай ширээ засалт бэлэн болж байгаа. Надад богино хугацаанд ширээ засахад тусалдаг эдгээр алчуур маань хар цагаан ягаан, нийл ягаан гэсэн 4 өнгийн сонголттойгоор 2 хэмжээтэйгээр худалдаалагдаж байгаа. Хэрэв та худалдан авахыг хүсвэл комент хэсгийг шалгаарай.